Энэ жил Дархуул аймагт маш олон замын ажлууд хийгдэнэ. Өнгөрсөн жил эхлүүлсэн 14 замын 9 зам нь энэ жил эхэлж байгаа. Үлдсэн 5 зам нь ажлаа бүрэн гүйц дуусгана. Тэгэхээр 14 замын ажил Дархан хотод хийгдэнэ. Маш олон ажил ачааллууд явагдана. Тэгэхээр энэ замын ачааллуудыг яг хэрэгтэй үед нь хаалгах, Батбаяр дарга хэрэгтэй үед нь хаалгах. Зүгээр ингээд нэг сарын хугацаанд хаадаг юм байдлыг байламгааргүй шүү. Голдуур нь машин зөрчиж тэр туслах ажлуудаа хийж байгаа л яг л тэр хучих эсвэл дэд бүтцийн ажил хийх үедээ л хаамаар байна. За одоо ч энэ театрын уртлыг бол яг богинохон зайд хаасан учраас харьцангуй бас ачаалал. Гэтэл энийг хаасантай холбоотой ачаалал нэмэгдсэн байгаас одоо энэ аймгийн захиргааны хажуу талаар ингээд ачаалал нэмэгдсэн байна. Тэгэхээр болж игэл замыг энэ замын цагдаатайгаа уярдуулж та нар богино хугацаанд хаах ажлыг Батбаяр дарга зохион байгуулж шимээр байна. Энэ замын цагдаагийн газар бас анхаарч аммаар байна. За одоо бүтээн байгуулалтын ажил хийж байхад иргэд ирэх биш эсэргүүцэхгүй. Гэхдээ энэтэй холбоотой ажлуудыг хурдан шуурхай амаар байна. За өнөөдрөөс консулын 9 давхрын 10 дугаар байшингаас 16 давхар хүртэлх хороолын доторх авто замын ажил эхэлж байгаа. Авто зогсоол. За энэ бол маш олон иргэдийн автомашинтай иргэдийн хөдөлгөөний хязгаарлах ажил болно. Тийм учраас энэ Дархан сум тэр 11 12 дугаар багийнхаа иргэдэд багийн даргаараа дамжуулаад мэдээллүүдэд төгөө. Энэ аймаг орон нутгийн хөрөнгө оруулалтаар хийж байгаа юм маш чухал хороолын доторх том замын ажил эхэлж байна. Батбаяр дарга энийг хаах хугацааг нь хэсэгчилж хаах юм уу? Ямар хугацаанд хаах юм, яах юм? Энийг яралдаа та бүхэн зохион байгуулж энэ иргэдийг аль болох бухимдуулахгүй байх энэ хаврын улирал болж байна. Машин техниктэй холбоотой энэ асуудал дээр нь анхаарал хандуулж ажиллах. За энэ зөвхөн хоёр жишээ хэллээ. Яг энэтэй адилхан дахиад маш олон замын ажлууд хийгдэж эхэлнэ. Одоо ерөн замын ажлууд бол одоо тендер худалдаа авах ажил гэж байхгүй шүү дээ. Замтай холбоотой. Бүгд дуусаад гэрээгээ байгуулсан. Энэ хавар бол одоо ингээд шууд эхлээл хүчлэлтэй ажлууд эхэлнэ. Тийм учраас энэ зам засвар шинжилттэй холбоотой энэ Дархан сум багийн дарга нартаа энэ хөгжлийн бодлогыг очиод мэдээллийг өгүүлээд аль замыг хизээ хаах юм, ямар хугацаанд хаах юм гэдэг мэдээлэл иргэдтэй өгж иргэдийг мэдээлэлээр хангах. Тэгэхгүй гэмт нэг өглөө босоод орохтон зам хаалцсан байж болохгүй. Ийм асуудал дээр та бүхэн анхаарал хандуулж ажиллах шаардлага байна.